Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв металлийн бодисын бүтэц ба кристалл. Хичээлийн зорилго: металлийн бодисын бүтцийг онолын хүрээнд судлах. Талд оронд тор ба бодисын физик шинжийг ялган таних. Кристаллын төрлүүд, тэдгээрийн онцлогыг судлах. Хичээлийн зорилт: чөлөөт электрон, кристалл буюу талд бүтэц, оронд торын зангилаа, кристаллын бүтцийн талаар онолын мэдлэг эзэмшинэ. Металлийн бодисын бүтэц ба кристалл агуулгыг судлахын өмнө атомын бүтэц хичээлээ сэргээн санацгаая. 1911 онд Английн физикч Резерфорд атомын бүтэц нь нарны системийн бүтэцтэй төстэй болохыг туршлагаар тогтоожээ. Резерфордын гаригын загвар ёсоор атом нь эерэг цэнэгтэй цөм ба түүнийг тойрон эргэлдэх сүрэг цэнэгтэй электронуудаас тогтно. Атомын цөм нь эерэг цэнэгтэй протон ба цэнэггүй нейтрон гэдэг хоёр бөөмөөс тогтно. Эдгээр нь электроноос бараг 2000 дахин их масстай. Цахилгаан сүрэг чанарын ялгааны улмаас нэг бодисын электроныг цахилгаан сүрэг чанар ихтэй, өөрөөр хэлбэл электрон татах чанар сайтай өөр бодис булаан авдаг. Хоёр биеийг шүргэлзүүлэхэд электрон цахилгаан сүрэг чанар ихтэй биед шилждэг байна. Үүний улмаас электрон авсан бие электрон илүүдэлтэй болж сүргөөр, алдсан нь электрон дутагдж эергээ цэнэгчнэ. Дараах зурагт электрон илүүдэлтэй биеийг улаанаар, саармаг биеийг цэнхрээр, электрон дутагдaltaй биеийг ягаанаар тэмдэглэсэн байна. Одоо бүгдээрээ металлийн бодисын бүтэц сэдвийн хичээлийн агуулгаа судалцгаая. Металлийн бодисын бүтэц. Нэг металлийн атомууд өөр хоорондоо нэгдэж, гадаа давхрааны электроноо дундын өмч болгон нийлүүлсэн байдаг. Хичнээн атом нэгдэнэ, түүнд харгалзах тооны электрон дундын электрон болсон байдаг. Дундын электрон нь тодорхой атомд харьяалалгүй учир атомуудын хоорондоор чөлөөтэй явах чадвартай байдаг. Иймд түүнийг чөлөөт электрон гэж нэрлэдэг. Металлийн атомууд хоорондоо чөлөөт электроноороо холбогддог. Ихэнх металлийн атомууд туйлын нэмэх зэгцтэй, эрэмб дараалалтай, тэгш хэмт үйлэх зүй тогтолтой байрласан байдаг. Ийм бүтцийг кристалл буюу талд бүтэц гэж нэрлэдэг. Талд бүтцийг оронд тор гэсэн загвараар дүрсэлж болдог. Металлийн атомуудын байрлаж байгаа байрлалыг оронд торын зангилаа гэж нэрлэдэг. Зэсийн бүтцийг авч үзвэл зэсийн оронд торын зангилаан дээр эерэг ионууд байрлана. Тэдгээр нь хэлбэлцэх хөдөлгөөн хийн. Харин сул электронууд атомуудын завсраар чөлөөтэй хөдлөнө. Дараах зурагт сул электроныг шараар, эерэг ионыг улаанаар тэмдэглэсэн байна. Кристаллыг бүтцээр нь молекул, атом, ион, металл бүтцтэй гэж дөрөв ангилдаг. Молекул бүтцтэй кристалл. Молекулаас тогтсон кристаллтай бодисын тоонд хатуу төлөвч шилжсэн ус төрөгч, азот, хүчил төрөгч, нүүрс хүчлийн хий, нүүрс, германы зэргийг дурдж болно. Нэг хавтгай дээр байгаа атомууд бат холбоотой, хавтгайн хооронд холбоос сул байдаг.
Атом бүтэцтэй кристалл. Атом бүтэцтэй кристаллын төлөөлөгч нь алмазын оронд тор юм. Нүүрстөрөгчийн нэг атом зэрэгэлдээ 4 атомтай ковалент холбоогоор холбогдно. Орон зайн энэ байрлал нь алмазыг маш бат бөх чанартай болгодог. Ийм кристаллын оронд торын зангилаан дээр цаармаг атомууд байрлана. Ковалент холбоогоор холбогдно. Ион бүтэцтэй кристалл. Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хоолны давс нь ион бүтэцтэй кристаллын төлөөлөгч юм. Хоолны давсын кристаллын оронд торын зангилаанууд дээр натрийн эерэг ион ба хлорын сөрөг ионууд ээлжлэн байрлана. Металл бүтэцтэй кристалл. Металл бүтэцтэй кристалл нь оронд торын зангилаан дээр сууж байгаа эерэг ионууд ба түүний завсраар чөлөөтэй хөдлөх дундын сул электронуудаас тогтдог. Металл бүтэцтэй кристаллын төлөөлөгчд нь кальц, магний, калий, төмөр, натрий юм. Өнөөдрийн хичээлээр хатуу биеийг физик шинж чанараар нь кристалл ба амор гэж ангилдаг. Кристаллыг бүтцээр нь ион, молекул, атом, металл гэж 4 ангилдаг. Металл бие эерэг ион ба түүний завсраар чөлөөтэй хөдлөх дундын сул электронуудаас тогтно. Ионт кристалл бие нь эерэг сөрөг ионуудаас тогтно. Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг давс нь ионт бүтэцтэй кристалл юм гэсэн онолын мэдлэгийг мэдэж авлаа. Одоо бүгдээрээ дэвтэртээ дараах дасгал даалгаврыг ажиллаарай. Даалгавар 1. Дараах асуултыг уншаад цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү? Кристаллыг бүтцээр нь цэг гэж ангилна. Дасгал 2. Кристаллын бүтцийн нэрийг зурагтай нь зөв харгалзуулан холбож онцлогыг дэвтэртээ тэмдэглээрэй. Дасгал 3. Чөлөөт электрон гэж юу вэ? Дасгал 4. Хатуу биеийг физик шинж чанарын хувьд хэд ангилдаг вэ? Нэрлэнэ үү? Дасгал 5. Металл бүтэцтэй кристаллын онцлог юу вэ? Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.